Залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын төлөө талархтгаа зогсоохгүй. Бидний эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын эцэг тань та нарт мэрэгэн ухаан хийгээд илчилтийн сүнсийг өгч түүнийг бүрэн мэдүүлж зүрхний чинь мэлмийг гээгүүлэх болтугай. Ийхүү та нар дуудлагын найдвар хийгээд ариунтнууд дотор түүний өвдөх алдрын баялагийг мөн авгаа эрх мэдэлд үйлсээрээ итгэгч бидэнд хандсан түүний хэмжээшгүй хүч чадлыг мэдэх болтугай. Эфес 1:16-аас 19. Бурханлаг илчилтүүд илүү өгөгдөхийн төлөөх залбирал. Оо Бурхан, Тэнгэр элч нарын хамтаар хаан сентийн тань өмнө ариун оршихуйд тань зогсохдоо бид Есүс Христ юм эцэг болох Бурхан танд талархтгаа зогсоохгүй. Тань руу бид ирэхдээ зүрхийг тань хөдөлгөж буй зүйлсийг өндөрт өргөнө. Бурхан та бол яруу алдар, сүр жавхландаа мөнхөд оршигч, бүх хүндлэл, эрх мэдлийн дээд болсон бидний эзэн Есүс Христийн Бурхан билээ. Та бол өгөөмрөөр өгөгч Бурхан. Та Христ дотор Тэнгэрлэг оршихуй дах аливаа сүнслэг өрөөлөөр чуулганаа өрөөсөн билээ. Монгол дахь Христийн бий болсон сүм чуулгануудад та илчлэлт ба мэрэгэн ухааны сүнсээ бэлгсэн хэмжээгээр асгаач. Таны гайхамшигтгүй Христ Есүсийг бүрэн танин мэдэх мэдлэгийг бидэнд өгөөч. Энэ хот улс дахь бүх чуулгануудын төлөө онцгойлонгуйч байна. Эзэн, та хамт ажиллаж үйлчилж амьдарч байгаа ах дүүст маань Есүсийн алдрын тухай мэдлэгийг Бурхны мэрэгэн ухаан болон илчилтийг бэлгсэн чигдсэн хэмжээгээр өгөөч. Хүүгийнхаа гоо зэгслэн илчлээч гэж танаасаа гуйж байна. Тэнгэрийн цонхыг нээж Бурхны эрдэнэс Есүсийн гоо үзэгслэн түүний мэдлэгийн илчилтийг бидний зүрхэнд оруулж түүний төлөөх ариун гал цогтой хүсэл тэмүүллийг бадраагаач гэж хойч. Эзэн та ирээч, ард түмнээс сэргээж, ариун сүнсээ ирээч, Бурхны хүүгийн эрхэмсэг гоо үзэгслэн илчлээч. Аваа, бид тань руу ирж залбирч байна. Бидэнд мэрэгэн ухаан хийгээд илчилтийн сүнсийг өгөөч. Бидний үгийн тунхаглал, номлол, ёр бусын ирч хүчтэй болоосай. Энэ нь хүмүүсийн бодол санаанд дах бузар муугийн хүчит цамхгуудыг эвдэн нураач. Сэтгэл хийгээд сүнсийг салт нэвтрэн ордог сэлэн байх болтугай. Оо аваа, Тэнгэрлэг илчлтүүдээ өгөөч. Зүрхний ман мэлмийг ёр бусаар гээгүүлж өөрийнхөө Есүс Христийн талаарх мэдлэг ба илчилтийг нэмж өгөөч хэмээн гуйж байна. Энэ дэлхийн аврах төстийн дунд хүүгийнхээ сүр жавхлан илчилж илчилтийн сүнсийг өгөөч. Өгөөмөр Бурхан та мутраас сунган ойлголтыг өгч зүрхний минь мэлмийг нээгээч. Та өөрийн чуулган дээр алдрын сүнсээ байлгаач. Мөн зоригтойгоор амаа нэгч өөрийн хөвгүүд охтуудын дээр мэдлэгийн сүнсээ чөлөөлж өгөөч гэж Бурхан танаасаа гуйж байна. Оо Бурхан, бид залбирч байна. Дуудлагын маань найдварыг хийгээд мөн ариун хүмүүслэх таны хүүгийн өвийн алдрын баялагийг бас итгэдэг бидэнд хандсан таны хүч чадлын яндашгүй авгааг бидэнд мэдүүлээч. Та бидэнд мэрэгэн ухаан хийгээд илчилтийн сүнсээ өгч өөрийгөө бүрэн мэдүүлээч. Бидний эзэн Есүс Христийн алдрын эцэг та магтагдах болтугай. Аамен.